оруулан тайлбарлаж ярих боломжтой. Үүний тулд та урьдчилан бэлтгэсэн Google Jamboard эсвэл шинээр Google Jamboard нээж Google Meet-ийн баруун доод болонд байрлах Present товчон дээр дарна. Ингээд бүх дэлгэцээ хуваалцах эсвэл зөвхөн Google Chrome дээр үүсгэсэн хуудасаасаа хуваалцахаа сонгоно. Ийхүү таны самбар дээр зурж бичсэн бүхэл зүйлс Google Meet-д нэгдсэн байгаа сурагчдад нэгэн зэрэг харагдаад явах юм. Жишээ болгон өөр нэгэн сурагчийн хаягнаас энэхүү Google Meet-д нэгдэж үзье. Ингээд сурагчийн хаягаар Google Meet руу ороход дараах байдлаар харагдаж байна. Google Jamboard болон Google Meet-ийг нэгэн зэрэг ашиглах нь сурагчдад яг л танхимд суун багшийг самбар дээр хичээлээ зааж байгаатай адилхан үр дүнтэй аргаар хичээлээ ойлгоход тусалдаг. Хэрэв та хийсэн үйлдэлээ буцаах болвол зүүн дээд болонд байрлах Undo гэсэн товчийг дарна. Мөн keyboard-ийнхаа Ctrl Z дээр дарж болох юм. Ингээд сурагчдаа хичээлээ орохдоо та нэгэн зэрэг хүссэн зүйлээ энэхүү самбар дээр зурж тайлбарлахаас гадна өөрийнхөө аудио буюу дуу хоолойгоо ч гэсэн нэгэн зэрэг Google Meet-ээр үзүүлэх боломжтой юм. Харин одоо Google Meeting-ээс гадна бусад тохиолдолд Google Jamboard-ыг хэрхэн ашиглах талаар харцгаая. Бид тодорхой нэг сэдв дээр сурагчдад даалгавар өгөхдөө энэхүү самбарыг ашиглаж болно. Жишээлбэл нэг хичээлийн даалгаварт сурагчдыг өөрийн хичээлээс ойлгосон зүйлсээ Google Jamboard дээр хийх даалгаврыг өглөө гэж бодъё. Та тухайн Google Jamboard-д шинээр нэгээд хичээлийнхаа нэрийг өгч ингээд сурагчдад зориулан энэхүү самбар дээр хэрэгцээт мэдээллүүдийг бичье. Энгийнийг бэлтгэсэн PPT юм уу? Эсвэл багшийн видео хичээлээс гадна сурагч өөрсдийн гар биеэр оролцож өөрчлөлт оруулах боломжтой энэ мэтчилэн аргуудыг нэмж өгөх нь сурагчдын оролцоо болон сэтлийг нэмэгдүүлдэг. Мэдээж та өөрийн хичээлийнхаа сэдвийн хүрээнд сонирхолтой зураг, хөдөлгөөнт дүрс, бичгүүд гээд хүснээ оруулж болно. Хэд их текстийг нэг ноут дотор багтаах нь сурагчдад уншихад жаахан төвөгтэй байж магадгүй. Тийм учраас ажиллах дарааллыг бүгдийг нь салган тус нь гаргаж бичлээ. Мэдээж сурагчид Google Jamboard-ийн талаар төдийлөн мэддэггүй. Тиймээс та Screencastify болон Camtasia зэрэг видео эдитингийн програмаа ашиглан сурагчдад энэхүү Google Jamboard-ыг яаж ашиглах талаар богино хэмжээний туториал бичлэг хийж өгч болох юм. Эсвэл та өмнө нь бидний үзсэнчлэн аудио хичээлд хэлбэх аргыг ашиглан гар утасныхаа Voice Recorder application дээр Google Jamboard-тэй хэрхэн ажиллах дарааллыг дуу хоолойгоор бичиж Classroom дээр байршуулаарай. Жишээлбэл энэхүү даалгаварт сурагч буурт өөрсдийн гэсэн нэртэй нэг хуудас үүсгэлээ. Сурагчид тэрхүү хуудсан дээр зөвхөн ажиллах бөгөөд өөрсдийнхөө зохиосон Google Jamboard-ыг зургийн хэлбэрээр татаж авах юм.
Ингээд бид сурагч бүрт зориулан нэг самбар гаргалаа. Харин одоо бидний үүсгэсэн энэ самбар дээр сурагчид орж иж ажиллах боломжтой болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид энэхүү самбараа сурагчдтайгаа хуваалцах боломжтой юм. Яг л бусад Google-ийн аппликейшнуудтай адил та энэхүү хэрэгслээч мөн хуваалцах боломжтой. Баруун дээд болон share гэсэн товч байгааг бид харж байна. Бид шинээр Jamboard үүсгэхэд энэ зөвхөн танд харагдах тохиргоотой буюу нууцлалын тохиргоотой байдаг. Харин та share тавчин дээр дарж туслах багш эсвэл сурагчдынхаа имэйлийг оруулан хүмүүсийг урих боломжтой юм. Урьж буй хүний та мөн л адил энэхүү самбарыг зөвхөн харах тохиргоотой эсвэл засварлах тохиргоотой гэдгийг нь сонгож урих боломжтой. Мэдээж энэхүү самбар дээр бид сурагчдыг бүгдийг нь ажиллуулахыг хүсэж байгаа учраас оролцох боломжоор нь хангахын тулд editor буюу засварлах тохиргоотойгоор нэмэх юм. Send товчийг дарснаар тухайн сурагчдын имэйлд урилга ирнэ. Эсвэл та дахин share товчин дээр дарж олон хүмүүс рүү имэйлээр урилга илгээхийн оронд get link буюу яг энэхүү самбарыг хуваалцахыг хүсч буй хүмүүс рүүгээ энэхүү линкийг копидон явуулах боломжтой. Classroom рүүгээ орж тухайн хуулж авсан линкээ линк гэсэн хэсэг дээр бичиж. Ингээд та шаардлагатай мэдээллүүдийг энэхүү нийтлэлтэй багтаан Classroom-ийн стрим хэсэгт постлно. Ингээд та Classroom дээр тухайн самбарынхаа линкийг оруулсан бол сурагчид энэхүү самбар руу нэвтрэх боломжтой болж байгаа юм. Ингээд өөр нэгэн сурагчийн хаягаар нэвтэрцгээе. Бидний постлсон нийтлэл энд харагдаж байна. Ингээд линкэн дээр дарж ороход шинээр цонх нэгдэж сурагч тухайн самбар руу шууд шилжиж байна. Ийхүү эндээс өөрийнхөө нэрийг олон заавартай танилцсны дагуу самбар дээрээ хүснээрээ ажиллаж болох юм. Ингээд сурагч өөрийн даалгавраа гүйцэтгэж дуслаа гэж бодъё. Тэгвэл энэхүү самбараа бэлэн болсон гэж үзвэл зургийн хэлбэрээр татаж авах боломжтой. Үүний тулд баруун дээд болонд байгаа share товчны урд байрлах 3 товчин дээр дарна. Эндээс та тухайн самбараа дахин нэрлэх эсвэл PDF хэлбэрээр бүх хуудсуудыг татаж авах, зөвхөн тухайн хуудсыг зургийн хэлбэрээр татаж авах, самбараа устгах, хувилах гэх мэт тохиргоонууд харагдаж байна. Эндээс зургийн хэлбэрээр татаж авахаа сонгоё. Ингээд миний идэвхжүүлсэн буюу энэхүү хуудас маань зургийн хэлбэрээр татагдлаа. Сурагчдад өөрсдийн ажилласан самбараа ажиллаж дууссан бол энэхүү байдлаар зургийн хэлбэрээр татаж аван Google Classroom дээр оруулахыг зөвлөж болно. Магадгүй та сурагчдын даалгаврыг хүлээж авах assignment үүсгэж болно. Ийхүү сурагч таны үүсгэсэн даалгавар хэсэг рүү орон өөрийн татаж авсан зургаа оруулах боломжтой юм.
Тогтмол Google Meet уулзалт хийж мөн Google Jamboard-ыг ашиглан сурагчдыг хичээлд гар бие оролцуулах нь тэдэнд маш сонирхолтой байх болно. Энэ мэтчилэн та өөрийн хүссэн хэлбэр загвараараа эдгээр хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм. Сурагчдын хувьд хичээлд оролцох маш сонирхолтой байж болно. Харин эсвэргээрээ багшид нэгэн зэрэг маш олон классрумд олон сурагчтай ажиллахад эмх цэгцтэй байх шаардлага гарч ирнэ. Тийм учраас танд тус болох нэмэлт хэрэгслүүдийг танилцуулъя. Багш болон сурагчдад бүхий л талаар нь онлайн сургалтыг явуулахад туслах хэрэгслүүд Google-д байдаг. Тэдний нэг гайхалтай хэрэгсэл нь Google Keep юм. Google Keep нь багшийг өөрийн ажлын жагсаалтыг гаргаж, мөн шаардлагатай зүйлээ тэмдэглэж, байнга сануулж байхад туслах хэрэгсэл юм. Ингээд хэрхэн Google Keep рүү нэвтрэх талаар үздэсгэе. Таны харж байгаачлан би Google Drive-таа нэвтэрсэн байна. Та дэлгэцийн баруун гар талд харвал энд Google Calendar, Google Keep болон Google Tasks гэсэн 3 хэрэглэгдэхүүн хамт байгааг харж болно. Хэрэв таны Google Drive-д харагдахгүй байвал та баруун доод буланд байрлах энэхүү Side Panel гэсэн товчон дээр дараарай. Ингээд л гарч ирнэ. Эндээс та шууд Google Calendar руугаа шилжих, Google Keep рүү болон Google Task руу шилжиж болно. Хүсвэл нэмэх тэмдэг дээр даран G Suite-ийн дэлгүүрт байрлах үнэгүй болон төлбөртэй хэрэгслүүдээс өөрт сонирхолтой тохирох хэрэгслүүдийг татаж авч суулгах боломжтой юм. Харин бидэнд Google Keep хэрэгтэй учраас эндээс Google Keep-ийн төрсөн дээр даръя. Ингээд таны дэлгэцийн баруун гар талд Google Keep харагдах хэсэг үүснэ. Энэхүү хэсэгт таны оруулсан тэмдэглэл болон хийх ажлын жагсаалт гэх мэтчлэн Google Keep дээр үүсгэсэн бүхэл нотууд харагддаг. Харин энд байрлах Open a New Tab гэсэн товчон дээр дарахад шинээр цонх ачааллан та бүтэн дэлгэцээр Google Keep-ийн өөрийнх нь сайт руу орж байгаа юм. Мөн өөр нэгэн аргаар нэвтэрч болох нь мэдээж та Google Chrome бүтцийг ашиглаж байгаа бол баруун дээд болон Google Apps байрлана. Энэ дээр дараад эндээс Google Keep-ийг сонгож мөн л адил keep.google.com гэсэн өөрийнхөө хаяг руу орж байгаа юм. Ингээд Google Keep-тэй ажиллаж үзье. Магадгүй та өөрийнхөө өдрийг төлөвлөхдөө хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа тэмдэглэлийн дэвтэр, жижиг цаас гэх мэтчлэн материалын зүйлс ашигладаг байж болох юм. Харин Google Keep тэдгээр тэмдэглэлүүдийг онлайн буюу дижитал байдал руу оруулж өгснөөрөө онцлог. Цахим хичээлийн үед таны бүхий л зүйлс онлайн орчинд байвал танд илүү ажиллахад амар байх болно. Ингээд шинээр Google Notes үүсгэхийн тулд Take a Note гэсэн энэхүү хэсэгтээр дарна. Title хэсэг дээр нь та өөрийн оруулах гэж буй тэмдэглэлийн эсвэл хийхээр гүйцэтгэх гэж буй ажлын жагсаалтынхаа гарчгийг өгөх юм. Ингээд гарчгаа өглөө. Харин доор нь байрлах Take a Note гэсэн дээр нь та өөрийн бичгийг хүсэж буй гол тэмдэглэлээ бичих юм. Энэ мэтчлэн та өөрийн хүссэн текстээ бичиж болно. Харин хийх ажлын жагсаалт гаргах гэж байгаа бол танд өөр нэгэн хэрэгсэл туслана. Түүнийг идэвхжүүлэхийн тулд баруун доод буланд байрлах More гэсэн 3 товчон дээр дарж эндээс Show Checkboxes гэснийг даръя. Ингэснээр таны бичсэн зүйлс хийх ажлын дараалал болж хувирч байна. Өөрөөр хэлбэл та тухайн ажлыг хийж дууссан бол урд нь байрлах дөрвөлжин дээр дарж хийж дууссан гэсэн хэсэг рүү шилжинэ. Ингээд хийх ажлын жагсаалтуудаа үргэлжлүүлэн бичиж. Энэ мэтчлэн та хүсвэл хэдэн ч ажлыг жагсаан бичих боломжтой юм. Харин одоо энэ доор байрлах хэрэгслүүдэд танилцъя. Хамгийн ихнийх нь Remind Me буюу
та энэхүү ажлаа өөртөө сануулж болох юм. Мэдээж та цаг болон эсвэл байршил буюу газар сонгох боломжтой. Харин энэхүү товчон хамтран ажиллах сат буюу энэхүү Google Keep Note-ийг хуваалцсан хүнээ бичих юм. Тухайн хамтрагчийнхаа имэйлийг бичээд Save товчийг дарахад хамтран ажиллах гэж буй хүний имэйл рүү урилга илгээгдэнэ. Change Color гэсэн дээр дарж та хүссэн өнгөөрөө солих боломжтой. Мөн та өөрийн Google Note-төө буюу тэмдэглэлдээ зураг оруулах боломжтой юм. Харин Archive товчийг дарснаар та энэхүү тэмдэглэлээ архив гэсэн хэсэг рүү шилжүүлнэ. Ингээд болсон гэж үзвэл Close товчийг дарж өөрийн тэмдэглэлээ үүсгэж байгаа юм. Хэрэв та энэхүү тэмдэглэлтэйгээ яг адилхан дахин нэгэн тэмдэглэл хийх хэрэгтэй боллоо гэж бодвол бүгдийг нь шинээр хийх шаардлагагүй ба ердөө ард нь байрлах More товчон дээр дарж Make a copy буюу хуулбарлах товчон дээр дарна. Ингэснээр таны тэмдэглэл дахин нэг хуулбар гарч иж байгаа юм. Шинээр хуулбарлагдсан хэсэг дээр нь гүйцэтгэх ёстой цаг болон хамтран ажиллах хүний имэйл хуулагддаг учраас та үүнийг дахин орж өөрчилж нэмэх юм. Дэлгэцийн зүүн гар талд байгаа хэсэгтээ танилцъя. Reminders хэсэгт таны цаг товлон өөртөө сануулахаар бэлтгэсэн бүхий л ажлын жагсаалтууд гарна. Харин Edit Labels гэсэн хэсэг рүү ороход та өөрийн тэмдэглэлүүдэд зориулан шинээр лейбл буюу хавтас үүсгэх боломжтой. Тухайн үүсгэсэн лейбл буюу хавтас руугаа өөрийн тэмдэглэлээ зөөхийн тулд тэмдэглэл хэсэг рүүгээ очин ард нь барьлах 3 цэг дээр дарж Add Label гэсэн товчон дээр дарна. Ингээд шилжүүлэхийг хүсэж байгаа лейбл дээрээ дарахад тэрхүү хэсэг рүү шууд шилжих юм. Trash хэсэгт таны устгасан тэмдэглэлүүд харагдана. Энэхүү тэмдэглэлүүд нь нийт 7 өдөр байрлах ба 7 өдрийн дараагаас автоматар устгах юм. 100 дээд байрлах refresh товчийг даран та энэхүү хуудсыг дахин уншуулах боломжтой. Мэдээж таны хийсэн бүхий л үйлдэл хадгалагдаад явна. List view гэсэн товчон дээр дарснаар та өөрийн үүсгэсэн тэмдэглэлүүдээ жагсаалт хэлбэрээр харах боломжтой. Grid view гэдэг нь бүгдийг нь нэг дор багтааж харах юм. Settings товчон дээр дарж Google Keep-ээ хар өнгөтэй буюу харанхуй гэсэн тохиргоо дээр нь тавих боломжтой. Шаардлагатай тэмдэглэлүүдээ оруулж таслаа. Ингээд Google Drive руугаа орон Site Panel гэсэн хэсгээс Google Keep дээрээ дарахад таны үүсгэсэн тэмдэглэлүүд харагдаж байна. Эдгээрээс та хамгийн чухал буюу нэн тэргуунд санах ёстой тэмдэглэлээ баруун дээд буланд нь байрлах Pin Note гэсэн дээр даран хамгийн дээр нь авчиж болно. Мөн та шинээр лист үүсгэхийг хүсвэл эндээс шууд үүсгэж болно. Хэрэв эдгээр зүйлсийг бүгдийг нь хийж дууссан бол урд нь байрлах checkbox-ыг зөвлөснөөр таны хийсэн ажлууд хийж дууссан ажил руу шилжих юм. Хэрэв та энэхүү нотыг дахин ашиглахыг хүсэж байвал нэгийг зөвлөсөн ч гэсэн бүгдийг нь буцаад хэвэнд нь оруулах боломжтой. Үүний тулд More товчон дээрээ дараад Uncheck All Items гэсэн дээр дарна. Ингээд таны зөвлөсөн байсан листүүд буцаад л хэвэндээ орж байгаа юм. Google Keep нь бусад Google аппликейшнтайгаа адилхан гар утсан дээр ашиглаж болох аппликейшнтэй байдаг. Мөн та Apple Watchтэй бол Apple Watch-н дээр ч гэсэн ашиглах боломжтой. Энэ мэтчлэн та хаанч хизээч явсан өөрийнхөө хийх ажлын жагсаалтыг гар утас, веб браузер болон ухаалаг цагнаасаа харах боломжтой юм. Өнөөдрийн хичээлээр бид сурагчдыг цахим хичээлд гар бие оролцуулах бүтээлч платформ болох Google Jamboard болон Google Meet-ийг ашиглах аргуудтай танилцлаа. Мөн та өөрийн хөтөлбөрийн бүтээмжийг Google Keep-ийг ашиглан